Найз залуутай болсон. Тийм, ер нь тэгээд баястай ярьлаа да. Нэраа дүүтийг үлдчихсэн аахгүй ойлгоно эмээ өдрөө. Тэгээд дүүгээ хараад дүүг өсгсөн. Одоо яг 22 настай 2002 оных. Тэр хүн чинь бас нэлийн зарчимж ааш мэдв. Тэгэл за ааш мэдв биш. Тий. Ээж үдчихвэл Хөрөг нэвтрүүлгийнхээ 2025 оны хамгийн эхний дугаарт Babyna нэрээрээ хипхопын салбарт хүчтүрэн орж ирсэн эмэгтэй артист болох Наран Заяаг бид онцолж байна. өөрийгөө би яг ийм одоо тий хүнд хүрэн ч юм уу тий яг би үнэхээр хүрхийн байж гэж юм уу бодоагүй байхгүй анх бол эхний анхны юмнуудаа хийгээд гисэн чинь хүмүүс ингээд сонирхоод вау би чи бас хүнд бас хүрхийн юм шүү бас болчих нэрээ болчоор юм шүү гэдэг тийм итгэл төрж байгаа байхгүй. Homie from 9 би гол төр бас байна. Шинэ цайгаар айлан тийм хол биш байна. Амжирын бол ямар ч ас хөдөлгөө baby хин бүхэлэр дүү надгүй хипхоп бодохгүй аль чингэл чот. Би чи нөгөө 3 настай юм жоохон байхад л аав яг гэдэг нөгөө залуухан байсан. Тэгэл нөгөө нааг юм дурайг мурайг зүлгээл ийм Timberland маань ийм жоохон хөтө таад өгч. Тэгэл ийм мөрөн дээрээ суулгаад студ ордог. Одоо дөнгөж хипхоп Монголд хөгжиж орж ирж байхад тэдний бас нэг байсан эрхчлөө хамтлагийн Батэрм гэдэг хүн байдаг. Эрхчлөө энэ нэрийн хотос энэ сонсон шидэг ууралсан хурд тундас түтэ нэгэ талмнаар насаас рамууха энэ дунас минь танараад савсуга. Солонгост ямар ч хэлээр сурч байсан. Солонгос хөгжмийн зохиолч мэргэжлэр сурч байсан. Чагугва гэдэг мэргэжил. Тэргээр сурч байсан. Тэгээд нэг жоохон урлаг соёлын бас давхар игээл. Тэгээд хажуугаар нь цагийн ажил хийнэ. Би ингээд дуу хийдэг өшийн гэдэг юмудаа бас дахиад урлагаар сураал гэж жагаад бас өөр чаддаг юмтай байна. Шийдэл ер нь бол одоо бизнес хийж байгаа. Тийм. Тэгээ одоо бакалавр ангид төгсөж байгаа. Магистраа бол бас Солонгос руу явж сураад хэцүү тал руугаа байвал бас илүү сонирхолтой болов уу гэж бас бодоод байгаа. Намайг одоо бас тэгж хардсан юм шиг байгаа. Хүмүүс нэг юм хатуу, ширүүн, ийм сэтгэлээр ундаггүй, ийм хүчтэй үнэлэл гэж бодоод идэм юм шиг байгаа. Тэнгууд тэр чинь үгүй байгаа байхгүй яг үндэ нэлээ бас зөөлхөн хүн тийм одоо юм дээр бас хитрхи сайн хандчих гаддаг тэр чинь бол одоо магтаал биш шүү дээ тэр чинь яг үндэ ингээд бас жоохон юм дээр сул тал болчих гаддаг байхгүй найз залуутай болсон тийм ер нь тэгээд баястай ярьлаа да салсан цаг нь яг болоогүй ч юм уу тий өөрийгөө бас гүц мдээгүй байж хүнтэй хамт байна хүнийг ойлгоно гэдэг бол бас өөр асуудал юм байна л да. Аль нь хүмүүс нэг ойлголоо ярианаас тэгэхээр хитэн дүүтээ. 6 насны зайтай нөгөөдх нэг 12 насны зайтай байна уу? Тий. Ээж хоёр маань яг намайг үлдээгээд Солонгос анх явхад нэраа дүүтийг үлдчихсэн аахгүй ойлгоно эмээ өдрөө. Тэгээ дүүгээ хараад дүүг өсгсөн. Бас өөрийгөө нэлээ мартаж дүүнер дээрээ ачаал өгөөд дүүнер дээрээ юу нь ол нэлээ сайн ихч байх гэж юу нээр хичээсэн юм байна. Амтаа бодоодсэн чинь Тэр унжсэн юм уу? Итгэхийн нөгөө амар стресс мэдэрчээсэн. Тийм үе юу юм байна. Надад одоо нэг тэр үе бодогдоод тийм айгүй амар хэцүү байсан гэхээр нөгөө нэг Монгол явах гад би тэгээд тэнцэнээс сурч исэн. Тэгээд тэнд байгаа амьдралаа хаяад шууд ирэх бас нэлээ бас стресс өгч исэн л дээ. Одоо нөгөө гэр бүлийн харилцаа тэгэл хурж ирээл амьдралаа бас шинээр босгох болчихж байгаа байхгүй. Гэтэ бас ингэж чадаад болгоод байгаадаа бас бахархалтай л санагддээ шүү дээ өөртөө. Би өнөөдөр миний алдаа гаргаж байгаа нь ямар нэг хэцүү байдалд орж байгаа юм уу ямар нэг аашилж байгаа. Одоо эн чинь хипхоп хүмүүжлээс болоод биш. Энэ бол хүн болгон тэгдэг. Би одоо хипхоп хүн биш байсан байгаад хэрвээ тэгээд алдаа гаргасан бол яах вэ те. Юу гэж навах гэсэн үг байсан. Тэгэхээр яг энэ дээр яг хүмүүжлийг маань жоохон шүмжил гэдэг нь жоохон онцгой санагдаад байна. Сүүлдээ за би одоо энэ хүн болгонд яг яах гэж тааруулаа яваад байгаа тий. Ер нь бол би чи өөрөө юм үнцэн юм бэ штэ. Одоо тэрийг ойлгочихж байгаа учраас тэрэнд нэг хичээгээд ахыг хүсгээ болоод анхаарал хандуулаад тэгэхээр болцсон юм шиг байна. Таны эсрэг нэгдээ дуулаад өгөөч, сайпер хийгээд өгөөч. Намайг оролцооч гэсэн юм.
Тэрэн дээр би уусаа оролцсон юмнуудыг бол хийн. Хамгийн гол нь надад нэг эмзэглээд байсан юм нэг тийм ялгаа. Дээр үед 2000-ад оны үед манай аавын нэг дуулж исэн анхны дууг нэг дуудаг. Тэрэн дээр Монголын байр байдал байгаа байдлыг бүгдийг гаргадаг. Одоо миний үеэр хүртэл ингээд тийм юм дуулах гадны цаг үеийн Ийм олон жилийн асуудал үргэлжилсэн шүү дээ. Тэрний эсрэг угаасаа дуграйж гэж бодож байгаа. Хэлэх ёстой маа хэлээч гэж бодож байгаа. Хөгжмөөр хүнд хүрж байгаа юм чинь. Тэгээ бас чадхаараа чаддаг юмараа л оролцъё л гэж бодоод байгаа шүү дээ. Өөрийнхөө өнцгөөс юм дотоод яг хүнээрээ ингэж харьцах. Бас энерги солилцох аюу таатай байлаа. Тийм Дандаа ч гэсэн тахтай байлаа. Яриа суугаад байна мөр. Тийм байлаа тий.